Орон даяар 38 салбартай анхдагч банк ус санхүүгийн байгууллагуудын нэг Таранс Капитал банк ус санхүүгийн байгууллагын Увс аймаг дэх салбар нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч 63 иргэд оролцсон бөгөөд орон нутгийн бизнес эрхлэг эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлууд сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж шийдэл гарцыг ярилцлаа. Монгол улсад бизнесийн үйл ажиллагааг явуулж байгаа иргэдийн 68%-ийг эмэгтэй удирдлагатай бизнесүүд бүрдүүлдэг. Эмэгтэй бизнес эрхлэгчид нь ихэнхдээ жижиг дунд бизнес эрхэлдэг бөгөөд эхлэлийн хөрөнгө, бага шаарддаг худалдаа үйлчилгээ, гар урлал зэрэг салбарт ажиллаж ихээхэн өрсөлдөөнтэй байдаг юм. Тус хэлэлцүүлэгт Увс аймгийн Загас даргын хамгийн газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг салбарын тэргүүн Эрдэнэ сүрэн, цасдагт хувьцат компанийн захирал тогтох, таны стор дэлгүүрийн үүсгэн байгуулагч Инхма болон Таранс Капитал банк ус санхүүгийн байгууллагын Увс аймаг салбарын эрхлэгч Уданбор нар оролцож туршлага мэдээлэл солилцсон юм. Мөн тус уулзалтаар сошиал орчинд хэрхэн бизнесээ хөгжүүлж орлогоо өсгөх сэдвээр сургалт, воркшоп зохион байгуулсан нь бизнес эрхлэгчдийн орлогоо өсгөх маркетингийн сүгүүдийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой чухал мэдээлэл болсон юм. За сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай Таранс Капитал банк ус санхүүгийн байгууллага нь өнөөдөр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулаад Европын зэргийн босол хөгжлийн банкны Төв Азийн хөтөлбөрийг өнөөдөр Увс аймаг дахь бизнес эрхлэгч нийт эмэгтэйчүүдэд танилцуулж байна. Тэгээд өнөөдөр арга хэмжээнд манайтай Увс аймаг дахь бичил жижиг дунд бизнес эрхлэгчид маань оролцож байна. Тэгээд ер нь бол бичил жижиг дунд бизнес эрхлэгчтэй бид нар санхүүгийн болон санхүүгийн бус зөвлөгөө үйлчилгээг төргөн шуурхай хурдан үйлчлүүлэх, тухайн бизнесийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, онлайн орчинд хэрхэн бизнесээ эрхлэх, бизнес зочирч байгаа эрсдэл болон тэрийг хэрхэн өрөөгөөж даван тоглох вэ гэдэг талаар ерөнхийдөө энэ сургалтын арга хэмжээ маань болж байгаа. Тэгээд Таранс Капиталын Увс аймаг дэх салбар нь болохоор 2019 онд өсгөн байгуулагдаад одоо 5 дахь жилийн үйл ажиллагаа 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Нийтдээ бид нэр 23 төрлийн зэлийн бүтээгдэхүүнийг одоо нийтдээ Увс аймгийнхаа 19 суманд Увс аймгийнхаа төвдөр ингээд баг бүрэлдэхүүнийхээ хамт олгоо явж байгаа. Тэгээд 2024 оны 10 сард бид нэр байгууллагынхаа цар хүрээг томруулаад нийтдээ одоо 5 хүндээ хурдан шуурхай үйлчлэгэнд бол санхүүгийн зөвлөгөөнийхөө тоог нэмэгдүүлэн зэлийн бүтээгдэхүүн үйлчлэгээр үйлчилж байна. Тэгээ манайхаа зөрөө ирээрээ Таранс Капитал банк санхүүгийн байгууллага Увс аймаг салбар нь болохоор Өвөж төвийн 3 давхарт байгаа.